Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар захирамж Монгол Улсын үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн тухай үндсэн хуулийн цэцгийн 2018 оны 4-р сарын 4-р дүгнэлтийг 2018 оны 4-р сарын 9-ний өдөр Улсын хуралд ирүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйл заасан журмын дагуу байнгын хорооны 2018 оны 4-р сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хилцлээ. Монгол Улсын ерөнхий сайд 2016 оны 7-р сарын 20-ны өдрийн засаг даргаар томилох ажлаас чөлөөлөх тухай 12-р захирамжаар Хөвсгөл аймгийн засаг даргаар Ил Гамболдыг томилохдоо Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26-р зүйлийн 26-гийн 5-ын 2-т засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн хуулийн шаардлага хангаагүй хүнийг томилсон нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэг заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзжээ. Үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтэд Ил Гамболд нь 2013-аас 2016 онуудад Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд Улсын хурлаас 1995 оны 1-р сарын 12-ны өдөр баталсан төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6-р зүйлд Улсын хурал судалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно гэж заасны дагуу намын хорооны даргаар ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцох боломжгүй. Улсын хурлаас 1994 онд баталсан төрийн албаны тухай хуулийг 2002 оны 7-р сарын 4-ний өдөр хүчингүй болгосон тул төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль мөн адил хүчингүй болсон гэж дурджээ. Байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх үед Улсын хурлын гишүүд асуулт асууж хариулт авч саналаа хэлж байсан болно. Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах нь Улсын хурлын онцгой бүрэн эрхэд хамаардаг билээ. Улсын хурлаас 1995 онд баталсан төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 1994 оны төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдөр буюу 1995 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд 1994 оны төрийн албаны тухай хуулийг 2002 оны 6-р сарын 28-ны өдөр хүчингүй болсон тооцох тухай хууль батлан хүчингүй болгосон байна. Харин 1995 онд баталсан төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгосон аливаа хуулийг Улсын хурлаас батлан гаргаагүй байгаа тул 1995 онд баталсан төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үндсэн хуулийн цэцгийн 2018 оны 4-р дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж шийдвэрлсэн болно. Байнгын хорооны санал дүгнэлтийг та бүхэн тараасан Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2018 оны 4-р дүгнэлтийн талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.